За зөвшөөрлийн тухай хууль тогтоом хуулийг дэмжиж байгаа. Ер нь бол нийгэмд ухаалаг бус, утга учир муутай, чирэгдэл зардал ихтэй, хүн суртал ойлгомжгүй байдлыг ингээд дөвийлгсэн байдлууд гараад ахаар айлг гараад байгаа шүү дээ. Тэгээ энийг зогсоохын тулд зөвшөөрлийн хууль гэж ерөнхий нэг кодификац руу оруулах гэж байгаа энэ санааг бол дэмжиж байгаа. Гэхдээ судалгаатай хийхгүй бол бас эрсдэл гарч байгаа гэдэг хэлье. 2022 оны 6 сарын 17-нд баталсан зөвшөөрлийн хуулийн дээр галт зэвсгийн тухай хуулиас давсан юм хуульчлалцсан. Галт зэвсэг түүний дагалдах хэрэгсэл гэдэг үг ороод ирсэн. Тэгээд юу болсон гэхээр гайл дээр ийм хэрүүл гарсан. Одоо яг амьдрал нэг иргэн одоо галт зэвсэгтэй холбоотой эвдэрсэн нэг бүш дуруу хараа гэх мэтлэн ингээд нэг тийм зүйлийг ингээд оруулаад ирэх гэсэн чинь гайл дээр энэ тусгай зөвшөөрлөлттэй юм шүү дээ. Зөвшөөрлийн тухай хуулийн дээр дагалдах хэрэгслийг ингээд бичсэн байна гэдэг. Тэгээд зөвшөөрөл өгдөг цагдаагийн байгууллага дээр нь очиод ингээд гайл тусгай зөвшөөрөл нэхэд нэгэнгууд галт зэвсгийн тухай хуулийн дээр ийм бүр ирэх манад олгоогүй шүү дээ. Бид энэ тусгай зөвшөөрөл бичихгүй гэ. Иргэн уучраа ойлгох очиж. Гайл дээр нэг юм ярина. Цагдаа дээр нэг өөр юм ярина. Тийм учраас ингээд хууль хоорондын нийцэл болон үндсэн зохицуулалт нь юу шийдэж байгаа вэ гэдгийг ойлгохгүйгээр зөвшөөрлийн тэр хэсгийг бичгээр бас ийм гажиг үсэж байгаа. Дахиад би түрүү хэллээ. Ухаалаг бус утга учир муутай зардал чирэгдэл гаргадаг зүйлийг энэ хуулиар хасах гэж оролдож байгаа. Одоо дагаж ирсэн хуулийн дээр ингээд дахиад бичиж байгаа. Одоо сумтай холбоотой хэсэг байна. Тэсэж дэлбэрэх эрсдэлтэй даруй байхгүй юу? Хонгоо, толгой гэх мэтчсэн зүгээр л металл. Энийг тээвэрлэхэд тусгай машин хэрэггүй шүү дээ. Гэтэл энэ дээр чи ингээд тусгай машин байх хэрэгтэй гэж бичиж байгаа. Дарийг тээвэрлэхэд бараг жилдээ 2 жилд нэг удаа тээвэрлэх байх. Угсрагдсан байгаа сум бол дэсэр дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж дээр ингээд ухаалаг биш, утга учир муутай дахиад зардал нэмэд хэлчихэж байгаа байхгүй. Чи заавал юм юмтай байна. 2 жилд нэг удаа хэрэглэх тээвэр зориулаад машинтай байна гэж хуульчилж байгаа байхгүй. Гэтэл дэсэр дэлбэрэх бодисыг чинь тээвэрлэх тусдаа бизнес шүү дээ. Тэр аж ахуйн нэгжид байх албагүй байхгүй. 2 жилд нэг удаа өөр компаниар мөнгөний төлөөд тээвэрлэж болно шүү дээ. Гэх мэтлэн ингээд нөгөө амьдралд байдаг зүйлүүдийг судалж ээж хууль хийхгүй бол ингээд механик нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг нөгөө аж ахуйн нэгж бизнес эрхэлж байгаа иргэд дээрээ утга учир муутай хүнд суртал дахиад давхар зардал тэгээд албан тушаалтнаа эрхэмлжүүлсэн ийм үг өгүүлбэр биччихээр дунд нь иргэн юу үсэж гинүү гэхээр асуудлаа шийдэж чадахгүй. Асуудлаа шийдэх арга зам нь юу болох вэхээр айгүй авилга үлдэн шүү дээ. Тэгэхээр биднээс нэр томьёонуудаа сайн судлах хэрэгтэй. Энд одоо дахиад энэ хоёр зөрчлийн хууль болон одоо үндсэн хууль цаана байгаа тухайн харилцааг зохицуулж байгаа хуулиар чи аль нь дагуу юм? Дахиад тэр чиглэлээр нь кодификацийн шийдлийг гаргахгүй бол ингээд үндсэн зохицуулалт нь өөр юм яриад байдаг. Гэтэл одоо зөвшөөрлийн хууль нь өөр юм яриад байдаг. Дэлхийд галт зэвсгийг хянж байгаа 3 арга байгаа. Тусгай зөвшөөрөл өгж байгаа. Гол төмөр, замаг, хайрцаг анги энэ 3 нийлүүл галт зэвсэг. Тэрнээс бус дээр нь тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр одоо зөвшөөрлийн хуулийн дээр чинь дагалдах хэрэгсэлгээд биччихээр бууны хөл авсан ч тусгай зөвшөөрөлтэй. Нэг замгныхаа нэг бүшиг. За гав гişүн хариулъя. За ер нь одоо нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Одоо зөвшөөрлийн харилцаа зохицуулж байгаа 160 гаруй хууль байна гэдэг. Эний нийцлийг нь маш сайн анх хэрэгтэй юм а. Яг тэгэхээр салбар хууль байвал салбарын одоо тэр харилцааг зохицуулсан хууль байл. Одоо галт зэвсгийн тухай хууль байл галт зэвсгийн тухай хуулиа барьж байна. Зөвшөөрлийн хууль бол ерөнхий хууль шүү дээ. Нийтлэг харилцааг зохицуулж байгаа. Жагсаалт байгаа. За тэр салбарын хууль байхгүй болвол зөвшөөрлийн процесс чинь ингэж явуулшуул гэдэг хууль шүү дээ. Та өөрөө бас уншсан байлгүй зөвшөөрлийн хуулийг. Тэгэхээр тэр салбарын хуультай хэрэг заяаг тэр дагалдах хэрэгсэл орсон бол дагалдах хэрэгслэр нь зөвшөөрлийн хууль руу жагсаалт руу орж байгаа. Тэрс зөвшөөрлийн хуулиас салбарын хууль руу оруулаагүй байхгүй. Тийм болохоор энэ дагалдах энэ нөгөө дагуулж энэ салбарын хуулиудыг өргөн бариулаад байгаа шалтгаан тэр
Тэгэхээр салбарын хууль дээрээс мөрө суух хэрэгтэй. Зөвшөөрлөлтэй харилцаатай холбоотой юм суух хэрэгтэй. Тэрнээс нь зөвшөөрлийн жагсаалт руу татчих байгаа байхгүй. За юу хууль зүйн яам нэмээд хариулчих сая тэр дагалдах хэрэгсэл төр. За хууль зүйн яамнаас их хариул. Хууль зүйн яам. Дөрөв номерын микрофон. Өөрийгөө танилцуулаарай. Цагдаагийн ерөнхий газар хуулийн хэлтсийн дарга хорондоо бац хэрэгэлтгэж байна. Гишүүний саяны ярьсан асуудлаар бол ажлын хэсэг өрөөнд бол энэ асуудал бол яригдсан байгаа. Бас цаашид бол энэ улсын их хурл дээр дэмжигдсэн тохиолдолд дахиад цаашаа үргэлжлэх ажлын хэсэг дээр энэ асуудлыг илүү цаашаа боловсронгуй болох асуудал дээр бол анхаарч ажиллахаар бол яригдсан байгаа. Галт зэвсгийн тухай хууль түнтэй дагалдах, бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр өшөө боловсронгуй болох асуудал дээр яригдсан асуудал байна. Танилцуулж дуслаа. За Тэмүүжин гишүүн тодруулъя. Дахиад нэг одоо зөвшөөрлөө хуулийг дэлгэмдүүлээд хэлэхэд биднээс төр бас ингээд аль болох иргэнд хүн сурталгүй, давхардсан зөвшөөрлгүй тэнд зохицуултыг бий болох гэж оролдоод эрэл хайвал хийгээд байгаа шүү. Гэхдээ нөгөө төрийн нэгдсэн бодлого байхгүй учраас жоохон учир дутагдaltaй байх шүү. Тухайлбал одоо хуульчийн эрхцэн байдлын тухай хуулийг анх гаргахдаа хуульчдад энэ мэргэжлийн лиценз гэдэг зүйлийг нь бол одоо нэг тодорхой болгоё. Тэгээ хуульчтай холбоо энэ лицензийг ингээд олгодог байя. Лицензийг ард нь мэргэжлийн хариуцлага гэдэг одоо албан ёсны хариуцлагын систем бий болоод энэ мэргэжлийн өөрөө өдөртөх ёс болон өөрийн зохицуулттай зохион байгуулалтыг хий гэж бодож төлөвлөж хийсэн. Тэгээд тэр зохицуулт нь дахиад нэг хүн сурталыг багасгах, давхардсан шалгалт зөвшөөрлийн системүүдийг л багасгах зорилттой байсан байхгүй юу? Тэгсэн чинь дахиад юу болсон гэсэн чинь өмгөөлөгчтэй холбоог байгуулангуудаа хуульчдын холбоо шалгалт авдаг, гэрчлэгээ олгодог. За дахин 1 минут. Өмгөөлөгчтэй холбоо шалгалт авдаг, дахиад зөвшөөрөл олгодог. Тэгээ сүүлдээ ингээд бодит байдлаар харахаар түрүү хэд хэдэн гишүүдийн үгэнд гарч ирсэн. Зах зээл дээр байгаа өмгөөлөгчт нь хэн өмгөөлөгч болох вэ гэж өөрийнхөө зах зээлийг нээдэг бол ойрцсон. Энд чинь сонирхолтой зөрчил шүү дээ. Инээс зугатаагаад хуульчдын холбоогоод өмгөөлөгч, прокурор, шүүгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоод, компани хуульч оролцоод зөвшөөрөл өгдөг систем байсан чинь ард нь нэг хаагуйн салгаад өсчингээр бол одоо толгоо угаадгийг дахиад бизнес болгоод салгаад лицензтэй болгоо хийцэн. Үсийг угааж байгаа л үсээ засах үйлчлэгээ чинь чанаас ажир штэ. Гэтэл үс засахын тусдаа толгоо үс угаахын тусдаа хоёулаа лицензтэй болгоо ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо ингээд давхардсан зөвшөөрлийн системүүдийг мэргэжлийн холбоод дээр ч гэсэн одоо зогсоохгүй бол цаашаага одоо нэг төр дарга үйлдвэрлэдэг гэдэг шиг хувийн одоо мэргэжлийн холбоод нь зөвшөөрөл үйлдвэрлэдэг системээр ингээд яв шинжтэй байна шүү. За санал хэллээ. Хөрлөтрийн Баасан Жаргал гишүүн.